Та магадгүй олон нийтийн сүлжээнээс эсвэл таны эргэн тойронд хэн нэгэн "Өө бурхан минь, би ч гэсэн энийг хийх ёстой" гэсэн сэтгэлэл төрүүлэх үс зүйлсийг хийж байгааг олж хардаг байх. Та одоо байгаа байрнаасаа л эхлэх хэрэгтэй. Эс бөгөөс хосолсон сургалтыг хэрэгжүүлэх танд хит их ачаалалтай санагдаж, таныг илүү их стресст оруулах боломжтой юм. Хосолсон сургалт нь багш таны сурган заах үйл ажиллагааг хүүхдүүдийн суралцахуйгч илүү сайн болгох ёстой юм. Энэ нь нэмэлт ачаалал аимшигтай сүрдмээр зүйл байх ёсгүй. Тиймээс багаас нь эхлэх нь зүйтэй. Сурагчдад сурч мэдсэн зүйлээ харуулах боломж олгодог, мөн тэднийхээ талаар илүү их мэдээлэл авах боломжийг олгож, таны ажлыг хөнгөвчлөдөг, сурагчдад шуурхай хариу өгдөг хэрэгсэл болох peer deck ч юм уу, үүнтэй төстэй ямар нэг онлайн хэрэгслийг хичээлдээ туршиж эхлээрэй. Түүнийгээ бүрэн өөрийн болгосны дараа цааш урагшлах хэрэгтэй юм. Таны сурагчид байнга бичих шаардлага гардаг үстэй. Бага ангийн сурагчдын хувьд гэвэл зорилготойгоор илэрхийлэлтэд бичих аргад суралцж байгаа. Тэд мөн ийм аргаар уншиж сурч байгаа. Тиймээс өөрийн зааж байгаа арга барилаа өөрчлөхгүйгээр өөр хэрэгсэл нэмээд үзээрэй. Өөр элемент нэмээрэй. Хэрвээ Google Documents ашиглавал сурагчдад хамтран ажиллаж, бие биенийхээ бичсэн зүйлийг уншиж, өөр таалагдсан эсхийг тодруулах, эсвэл ойлгохдохгүй байгаа зүйлийг асууж мэдэх юм. Ахлах ангийн сурагчдын хувьд Flipgrid дээр хийсэн бүтээлүүдээ найзуудтай сонсгож, дараа нь энэ түүхэн таалагдсан эсгэд видеогоор фидбек илгээх боломжтой. Эерэг хандлагаар эхлээрэй. Энэ бол үнэхээр чухал. Ингэснээр хүүхдүүд хийж байгаа зүйлээ бусадтайгаа хуваалцахад таатай байх болно. Энэн дээр цааш тулгуурлах нь зүйтэй. Тэдэнд санал бодлоо илэрхийлэхийг зааж өгөх хэрэгтэй. Надад үлгэрийн дүр их таалагдсан гэж хэлээрэй. АБВ тохиолдоход тэд юу хийх байсан бол үүнийг асуугаарай. Та хэдийнэ хийж сурсан зүйлээ цааш үргэлжлүүлэн хийхдээ суралцагчид харилцан санал хүсэлт солилцох, нэгэндээ туслах, сурагчид хоорондоо ярилцах боломжийг нэмж, мөн сонголт хийх боломж бүхий жижиг элементийг сургалтанд оруулах нь хосолсон багшийн чадварыг дээшлүүлэхэд үнэхээр тустай.